За манайха Улагчийн хар нуур дээр аялал болон амралтаараа ингээ хослуулаад ингээд аялаа явж байна. 2-3 алик машинтай найз нөхөд өрөвчүүдээ аваад тэгээд Улагчийн хар нуур бол мэдээж манай Монгол орны бол одоо үзэсгэлэнтэй байгууллагуудын бол Ярэмбүр нэг нь. Тэгээд одоо энэ бол ийм сайхан байгальд одоо маш их хог хайж байна. Одоо тэрэн дээр бол үнэхээр харамсаж байна. Одоо та нар ингээ хардаа одоо хоёр алхахад л ийм тамхины аккорд энэ тиймдгөө. Тэгээ одоо залуучуудаа одоо юу гэж уриалмаар байна гэвэл одоо энэ хогоо аккордка одоо тамхины юмд байд юм уу, карман ч юм уу, нэг ялгар утан дотор шийдэх ч юм уу. Одоо энэ сайхан онгон дагшин байглаа гэж ярьдаг. Тэрийг одоо сайхан хайрлаад одоо өөрсдийнхөө амьдарч байгаа орчин буйдаа одоо бид нар хогийн сав үндсэндээ болгож штэ. Тэгээ одоо би тамхи татдаг гэдэг ч гэсэндээ одоо ингээд ийм сайхан байгальд бол одоо тамхи хаяхад бол одоо хайрын ийм биш штэ. Тэгэхээр гадны дотныхан ч гэсэндээ ирэхэд одоо бид нар нэг хогийн сав дотор амьдраад байгаа юм шиг ч юм уу. Өөрсдийнхөө өөр хүмүүстээ одоо амьдарч буй орчинд бол ийм муухай үлгэрчтэй бас баймааргүй байна гэж бодогдож байна. Тэгээд энэ манай онцгой байдлын залуучууд ч гэсэндээ одоо бидний иргэд бидний ая тухтай байдлыг одоо ингээ хангаад цаг заваа ингээ зарцуулаад энэ бэлтгэл сургууль хийгээд одоо энэ орчныг бүрдүүлж яхад бид нар одоо цаашдаа өөрсдийнхөө өөр хүүхдүүд орчноо бол гой цэвэрхэн одоо хариуцлагатай аялахыг бол би уриалж энэ пэйжээрээ. Тэгээд дандаа одоо бид нар өөрсдөө аялах биш, хойч өөр хүүхдүүд бид нар одоо зөндөөл аялах байл гэдэг. Гэхдээ энийг та нар харалт энэ одоо ингээд нэг 10 м явхад л энэ эргээр ийм сайхан эргээр энэ бүр хөнгүү эрэг шүү дээ. Тэгэхэд ийм байж тээ. Тэгэхээр энийг та нар юу гэж бодож байна?